ард түзөө үзүүлж байна. Үеийн үр. Би өөрийнхөө амьдралаар үеийн үр гэж байдаг байх нь хэзээч хаалга андуурдаггүй юм байна гэдгийг батлан харуулчаад сууж байна. Би айлын том охин, доороо 3 дүүтэй. Намайг бага байхад аав надад болон дүү нарт маань маш сайхан ханддаг. Би ч аавдаа үнэхээр их хайртай байлаа. Томрох тусам аавынхаа занг бага багаар ойлгож, муу ээжигээ их л өрөвддөг болсон юм. Учир юу гэвэл ээж 3 дүүг ойрхон гаргасан тул хамаг залуунаас эмэгтэй хүний карьер гэдэг бүх зүйлээ бидэнд зориулсан. Аав маань маш сайн аав байсан ч сайн хань бол байж чадаагүй юм. Үргэлж ээжийг харааж зүхнэ. Золбон арчаагүй, залхуу гэдэл үгийн муухайгаар хараана. Өдөржин ээж минь уйлчихсан л байдаг. Ихэнхдээ далд уйлдагч хаяа бүр ихэр татаад чангаар уйлна. Өөрийн хамаатнууд болон ээжийн ээж буюу эмээ, дүү хамаатнуудынхан дэргэд чухам сайн хүн болж жүжиглээд л ээжийг ааштай авиртаагаар нь дуудаад л. Энэ байдал сүүлдээ аавыгаа үзэн ятгад хүргэсэн ч бидэнд өгдөх хайрыг нь бодоод чаддгүй байлаа. Яагаад өдий олон жил ээж тэсэж амьдэрснийг бодохоор бид дөрвийг л бодож тэсчээдээ гэж боддгийм. Тэгэхээр бид ээждээ маш их өртөө хүмүүс. Муу ээж минь хідэн төгрөг олохоор бид дөрөвт байнга л амттан болон дуртай бүх зүйлсийг авч өгнө. Залуухан хэрнээ өснө буг буурал, үсээч будуулчихж чадахгүй л ээж минь явдагсан. За гол яриандаа оръё. Аав ээжээс 8 насаар ах. Хаяа ээжид минь гар хүртэл хүрдэг байсан ч ээж минь түүнийг л гисээр байсан. Тийм хэрээний түүнд хайртай байсан байх нэ гэж сүүлд бодогдсон. Анх бол ээжийн чихэн дээр цэцэг ургуулж байгаад л аваад суучихсан гэж байгаа. Гол яриа нь юу вэ гэвэл би ч их сургуулаа төгсөөд одоо л муу ээжийнхээ ачийг хариулъягээд ажилд орчход додгуур амтан явлаа. Шинэхэн ажилдаа дасаж ядан явсаар хэдэн сарыг ардаа өнгөрөөлөө. Гэтэл манай ажлын нэг ах надад маш их хандтай. Намайг ядарч байна уу, хоолоо идсэн үү, кофе уух уу гэдэл. Тарах цагаар гэрт чинь хүргээд үгүй, танах хаана юм? Хэдэн сар араас ч тууштай гуйлаа. Хэдэн сар гуйснийх нь дараа нэг удаа хоолнд урахт нь би зөвшөөрчихв. Намайг нэгэн тансаг ресторанд дагуулж ороод бид хоёр ч яриа нийлээд л нилийн ярилцлаа. Аав ээж 2 дүүтэйгээ амьдардаг. Аав нь уурхаад ажиллаж байгаад тэтгэвртэй гарсан. Ээж нь тогооч, одоо болтол тогоочоо хийдэг. Орон нутагт амьдардаг ээж нь өөрийн гэсэн жижигхэн хоолны газартай. 2 дүү нь хоёулаа оюутан гэдэл өөрсдийнхөө тухай юунд дуртай, ямар хүн сонирхдаг гэдэл. Яагаад ч юм бэ хоёулаа ингээд яриа цуусан таалагдаж эхэллээ. Их л амьдралын ухаантай зөв зүйлүүдийг ярьж байв. Энэ өдрөөс хойш бид хоёр хаяахан болзоонд явсаар тэр надад үерхэх санал тавив. Би зөвшөөрөөд л аав ээжтэй бол огт хэлээгүй юм. Харин эмэгтэй дүүдээ бол хэлээд зургийг нь харуулад л 3 дүүтэйгээ нэг нэгээр нь ээлжилж танилцууллаа. Үерхэд 1 жил болов. Энэ үедээ ээжид хэлсэн юм. Ээж маань зургийг нь харчхаад л нүдэн дулаахан хөөхөн хүү байна. Аав ээжтэй хизээ танилцуулах юм? Болоогүй. Зүгээр л үерхэх шатандаа явж байгаа шүү дээ ээжээ. Тэгээд ч би маш сайн шалгаж байж сууна. Ахаад хэдэн жил үерхэд үзье. Дахиад 2-3 жилийг үерхэж хамт өнгөрөөлөө. Үнэхээр надад маш их хайртай.
Миний төлөө юу ч хийхэд бэлэн байснаа нь надад үргэлж мэдэгддэг байлаа. Ааваас минь тис өөр зан араншин түүнээс би мэдэрсэн. Хүнээр хайрлуулах ийм байдаг байх нэ. Ээж минь багч гэсэн ийм хайрыг мэдэрч үдсэн бол гэх харуусал надад орж ирдэг байв. Түүнийг би ёстой л ясыг нь цайтал шалгасан. Ахин нэг ээжигээ өрөвдөлтөө эмэгтэй амьдралд гаргахгүй тулд ямар их хайраар бие биенээ хайрлаж халамжиж ирсэн гэж сүүлдээ бүр минутч салж чадхааргүй тийм л гүн гүнзгий дурлцгаасан. Тэгээд би гэрээхэндээ албан ёсоор танилцуулахаар боллоо. Аав ээж дээрээ дагуулж ирэхэд тэр маань тэдэнд их таалагдж байв. Аав ээжийнхээ нэрийг хэлээд л ийм ажил тийм ажил хийдэг гэд бүгдийг нь ярьлаа. Ингээд бид дараагийн удаа түүнийхээ ээж аавынд очлоо. Бас л намайг маш сайхнаар хүлээж авсан. Хэдэн сарын дараа би жирэмсэн болсноо мэдээд түүндээ дуулгавал маш ихээр баярлаж аав ээж рүүгээ яриад л шууд л бэр гуйхаар боллоо. Би ч ээж аавдаа дуулгаж санд мэндийн болцгов. Ээж намайг дуудаад л бид эхлээд худуудынхаа царай зүсийг харъя, шинжи, ямар айлд охиноо өгөх гээд байгаа билээ дээ гэхэд нь бид хоёр ярилцаад ээж аавдаа уулзуулахаар боллоо. Хоёулаа баярлаад л манай ээж аав төрүүлээд ирчихсэн хүлээгээд сууцгаана. Удалгүй түүний ээж аав нь орж ирэхэд аавын царай бараагаад л аав ээж хоёрыг минь харсан түүний ээжийнхэн царай хүртэл нэг л сонирн болчихлоо. Аав сандалнаасаа босож ирснээ. Энд чинь юу болоод байна? Энэ танай хүү хэрэгүү гээд уурлангуй асуухад тийм ээ, үгүй эн чинь чи бид хоёрын хүү шүү дээ гэв. Өө бурхан минь, би гэдэг хүн чинь тэр дороо л ухаан алдаад унчихсан. Эмнэлгийн өрөөнд сэрэхэд ээж минь гараас атгчихсан уйлаад сууж байсан. Бүх юм миний буруу. Ээжигээ уучил гээд л уйлаад байлаа. Гана хаана вэ? Гадаа байгаа миний охин. Одоо яах вэ? Ийм нүгэлтэй юм болно гэж байх уу да гээд л уйлахт нь ээжээ би яах юм бэ? Миний хүүхэд би жирэмсэн шүү дээ гэхэд ээж минь намайг тэврээд бүр чангаар уйлсан. Ээжигээ уучлаарай. Ээжийнх нь л буруу. Уучлаарай. Энэ үгсийг л дахин давтсан. Эмнэлгээс гараад гэртээ очиж ааваас бүх учрыг сонслоо. Аав урд нь амьдрал зохиож байсан бөгөөд тэр амьдралаасаа нэг хүүхэдтэй байж. Гэтэл тэр тухай ээжэд юу ч хэлэлгүйгээр ээжийг эргүүлж аваад суучихсан. Бүр эхнэрээсээ салаачгүй ээж зүгээр л эхнэр хүүхэдтэй хайчхаад ээжийг минь дагуулад явчихсан байгаа юм. Ээж хүүхэдтэй эхнэртэйг нь ч мэдэхгүй энэ олон жил аавд хуурдагдаж амьдэрсэн. Тэгээд бүр өнөө хаягдаж үлдсэн хүүтэй нь буюу ахтайгаа би эр им хоёр шиг 3 жил амьдарчихсан. Үнэхээр эмгэнэлтэй хөгийн амьдрал. Би энэ үед аавыгаа бүр ихээр үзээ ядсан. Би хүүхдээ ахуулсан. Бага сартай байсан тул ахуулсан. Гэхдээ л зүрхнийхэн цохилд ороод ирчихсэн цохилж байхад нь би аав гэдэг хүнийхээ тарьсан үеийн үрээс болж үрээн алдчихсан. Ямар их гашуутай хэдэн жилиг өнгөрөөсөн гэж хаяа зүгээр л амиа хорлмоор байсан ч ээжигээ өрөвдөд би чадаагүй. Үлдсэн амьдралдаа надаас болоод ахаад шар махтайгаа хадаасаа гэж хүсээгүй. Ээж ааваас салаагүй. Өөрийг нь тэр олон жил хуурч бэхэлж явсан байхад муу аав ч надад хэлэх юм бол намайг хаяад явчихна гэж айсандаа л хэлээгүй байх гэж хэлсэн. Өгтлээ тэр хүнээ өмгөөсөөр амьдарч байна. Ааваас та яагаад бидэнд нэг удаач гэсэн хэлчихэж болоогүй юм бэ гэж асуухад ийм зүйл тохиолдно гэж бодоогүй л гэж хэлсэн. Энэ тэгээд хариулт хэрэггүй.
Амьдралдаа аав ээжийг минь нэг ч удаа бусдаас өмгөөлж үзээгүй шүү дээ. Тэр хүн яагаад тэр их хайр инэрлийг хүртээд харин тэр үеийнхийнх нь үрийг үр хүүхэд болон ээж минь үүрч яваа юм болоо. Амьдрал үнэхээр шудраг бус юм аа. Бурхан чи хэрвээ байдаг бол үеийн үрээ тарьсан хүнээс шийдэг. Гэмгүй бид хохирмооргүй байна. Дахиад нэг ч гэр бүлд ийм зүйл битгий тохиолдосоо. Гуй. Үеийн үр хаалга андуурдаггүй гэж үнэхээр үнэн гэдгийг мах цусаараа мэдэрсэндэ. Одоо бол би түүнийг маш ихээр сандаг. Тэр зүйлээс болоод гадагшаа явчихсан. Одоо болтол хүнтэй суугаагүй байсан. Аргагүй. Бурхан хүртэл атаархмаар тийм их хайраар бид бие биенээ хайрлсан шүү дээ. Гэтэл одоо яг л амьд цогц шиг бид явж байна. Муу ээж минь өдөр бүр л надад санаа зовж утсаар ярьж мессеж бичнэ. Харин аав гэдэг хүн харамсаачгүй. Зүгээр л инээгээд л хорвоог тулсаар л. Саяхан намайг цай уугаа сууж байтал надаас тэгж асуусан. Үнэхээр эцэг хүний амнаас гарах асуулт биш байсан. Та нар сонсоод үнэхээр гайхах байх. Хэрвээ хүүхдээ төрүүлсэн бол эрүүл саруул хүүхэд байсан болов уу? Ер нь тэр хүүхэн ч бас явдал судалтай айл хүн байсан л та. Тэр хүү үнэхээр миний хүү мөн болов уу гэж хэлсэн. Миний маш ихээр дургүй хүрсэндээ та хүн мөн үү? Ингэж хүмүүст гай болж хүмүүст буруу өгч амьдрахаар үхээд өгөөч гэж хэлсэн. Гэхдээ би хэлсэн үгэндээ огтхонч санаа зовоогүй, уучлалт ч гуйгаагүй. Тэр хүн хаяач гэсэн хүнээс хатуу үг сонсох хэрэгтэй байх гэсэндээ хэлчихсэн юм.